За нэгдүгээр курсын намар анхын сургуультай ирсэж ороод сургуулийнхаа нэг хэсэг болсон гэх мэдрэмж их гоё байсан. Яагаад тэгэхээр одоо манай эмээгийн сургуулийн төгсөгч. Тэгээд би бол эмээтэйгээ өссөн эмээгээ өгдөхгүй. Тэгээд эмээгийнхаа яг эд залуу насн дээр одоо сурч боловсроод найзуудтайгаа инээлдээд явж исэн энэ орчинд нь яг өөрөө яг адилхан оюутан болоод ингээд нэг хэсэг нь болоод эмээгийнхээ үргэлжлэл, гэр бүлийнхээ үргэлжлэл болоод явж байгаа гэж бодохоор надад их гоё яадаг. 2 дугаар курсынхаа өвөл бие амьдралынхаа хайраа болсон. Жирийн нэг ангид найзсан хүнтэйгээ өдөр бүр хамтдаа хичээлдээ сууж, ярилцаж, маш олон гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн. Эхэндээ ингээл байсан тэр өдрүүд аажмаар миний амьдралын хамгийн үнцэнтэй мөчүүд болж үлджээ. Хүүхдээ өглөө хичээлдээ явах зам хүртэл илүү гэрэлтэй, илүү дулаахан санагдах болсон. Тэр үеэс эхлэн хин нэгнийг хайрлахаас гадна өөрийгөө ойлгож, сонсож, юу дуртай гэдгээ мэдэрснээр би ирээдүйн баталгаа болсон мэргэжлээ зөв сонгосон гэдгээ ойлгосон. 3 дугаар курсын цон миний хувьд амьдрал хөлт авч эхэлсэн үе юм шиг санагддаг. Байгаль дэлхийн 100 хамгийн өнгөлөг болдог. Харин оюутан насны 100 гэдэг бол мөрөөдөл, хүсэл зорилгоо тохиолдог үе. Миний хувьд тэр 100 өдрөмхийн 6 өнгөрсөн тийч сургуулийн орчинд дурсамж шингэсэн анги танхим, найзуудтайгаа инээж өнгөрүүлсэн мөчүүд надад ойр байдаг. 100 байгаль дэлхийн эх өдрүүдэд бэлддэг шиг би ч бас тэр 100-ны турш ирээдүйдээ илүү ойртож байгаагаа дадлага хийх хугацаанд мэдэрсэн. Дадлага хийх явцдаа сургуулиасаа авсан мэдлэгийн үнцнийг илүү тод ойлгож танхимд сурсан бүхэн бодит амьдралд хэрэг болдгийг мэдэрсэн. Санхүү эдийн засгийн сургуулийн зөвхөн мэдлэг биш өөртөө итгэх итгэл сонгосон замдаа үнэнч байх урам өгсөн. Тэр бүхний донд би өөрийгөө илүү сайн ойлгож сонгосон мэргэжилтэд улам итгэлтэй болсон. Энгийн мэт өнгөрсөн энэ өдөр бүр эргээд бодоход хамгийн гэрэлтэй, хамгийн нандин тусамж болж үлдсэн. Тиймээс миний хувьд 100 гэдэг зүгээр нэг уйлрал биш харин санхүү эдийн засгийн сургуультай хамт өнгөрүүлсэн хамгийн богино мэт атлаа хамгийн сайхан үе гэвээр үлдсэн. 4 дугаар курсын хавар ирлээ. Саяхан л 1 дугаар курсын оюутан болоод e-post мөдөл ялахгүй твдээд баг зэргийн сандралж гисэн маш өндөр сэтгэлтэй эхэлж билээ. Харин одоо бид төгсөх курсын оюутнууд. Бид зүгээр л нэг хичээл хийгээгүй. Бид хамтдаа унаж, хамтдаа босож, хамтдаа өссөн. Тийм ч учраас энэ хаврын улирал бол жирийн нэг улирал биш. Бидний хамтын дурсамжийн төгсгөл шинэ эхлэлийн босоо болно. Сургуулаа төгсгөд одоо 2 хон сар болсон байна. Өнөөдөр бид тайзнаа үйлдэлээрээ өөрсдөө илэрхийлж байгаа бол маргааш бид амьдралын тайзнаа өөрсдийн байр сууриа бүтээх болно. Энэ 4 улирлын турш, энэ 4 жилийн хугацаанд нэгэн дэвэр доор хамтдаа суралцж байгаа. Бид бол санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд билээ.